ДНК-г өөрчлөн зөв үү буруу юу? Та өдөр бүр алхаж, амьсгалж, хооллдог. Үүний төлөө 37 их найд эсүүд таны дотор маш шаргуугаар ажилладаг. Эдгээр эсүүд таны ДНК-гийн заавраар байнга хуулбарлан амьдарч бас үхэж байдаг. Гэвч нэг л өдөр гинт алга болчихвол яах вэ? Та хэдийд анзаарах бол танд ямар нэг юм мэдэгдэх үү? Хэр удаан амьдарч чадах вэ? Хэрвээ таны ДНК алга болчихвол юу болох вэ? Мэдээж та жингээ хасаж эхэлнэ. Энэ бол жингээ хасах хамгийн сайн стратеги бол биш. ДНК бол зүгээр нэг төгс бүтэцтэй молекул биш юм аа. Энэ бол таны биеийн номын сан. ДНК таны генетикийн талаарх мэдээллийг өгүүлдэг бөгөөд эсүүдээ хэрхэн яаж ургуулах, ажилуулах талаар заавар өгдөг. Магадгүй ДНК арилсан үед та юу ч анзаарахгүй байх. Энэ үед биений чинь эсүүд багаар өгөж та алхаж буй сүнс шиг болно. Хэр удаан үргэлжлэх бол? Цацрагийн хордлогын талаар бодоод үзтээ. Гамма цацраг нь хүний ДНК-г устгадаг. Гэхдээ тэр даруй өгдөггүй шүү дээ. Таны бие ажилласаар байгаж таны дархлаас уларч айжмаар үгүй болдог. Хэрвээ таны бүх ДНК задралд орсон бол мөн үүнтэй ижил зүйл тохиолдох болно. Таныг амьд байлгахын тулд таны биеийн эд эсүүд хуваагдан өөрсдөө байнга уулбарлаж байдаг. Өдөр бүр бараг 2 их найд эс хуваагддаг. Тэд бүгд хэвийн ажиллахын тулд ДНК-гаас заавар авах шаардлагатай. Энэ заавар байхгүй бол зүгээр л бүгд ажиллагаа зогсоох болно. Гэрэл гээгээтэй талаас нь харвал хинч таны хувийн нууцыг зөрчиж, генетикийн мэдээллийг хулгайлж чадахгүй. Гэхдээ цусыг төлжүүлдэг хэдэн зуун тэрбум шинэс байхгүй бол 24 цагийн дараа таны дархлаас суларна. Энэ үед ердийн халдварч таныг алж болцшгүй. 5 хоногийн дараа гэдэс дотор ч байсан бүх эсүүд хөөх болно. Бие чинь хоол шингээх чадваргүй болно. Ходоод гидсний замын өвчнүүд таныг дараах үр дагаварт хүргэнэ. Дотор муухайш бөөлжин, шар хөөрнө, төгжрөл үүснэ гэх мэт. Үсний фолликул эсүүд нь нөхөн үржгээ болох тул та үсний засалтанда баяртай гэж хэлэх шаардлага гарна. Хэвийн төлөв байдалд та цагт 40,000 орчим үхсэн нарсны эсийг алддаг. Шинэ эс үүсгэх боломжгүй бол та 7 хоногийн дотор өөрийнхөө арсыг хуулж хаях боломжтой. Азар та эдгээр аимшигыг удаан хугацаанд мэдрэхгүй. Хүний ДНК-г өөрчилж байгаа туршилтууд дэлхийн зарим улсад хийх зэрэг. ДНК бол би Монгол хүн гэсэн баталгаа. Хэрвээ бүх хүнд ижил ДНК суйрлуулбал бид хэмэл оюун ухаанаар ажиллагч робот болохыг үгүйсэхгүй. Мэдээж ийм том туршилт хийж буй эрдэмтдийн эцсийн зорилго дэлхийн сайн сайхан төлөв байвал зохимжтой. Миний ДНК уруу данд минь дамжин үлдэж өөртөө адилхан бяцхан гүнж, ханхуг, хэдэн зууны турш харахыг миний ирээдүй хүсэж байна. Миний ирээдүй бол намайг хувилсан бяцхан хөөрхөн ирээдүй байгаасай.